Энэхүү дахин нэг онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдөлж эд хийж бүтээх насны олон залуучууд энэ онгоцоор эх орноо орхиж хилийн чандыг зорилоо. Яагаад өнөөдөр энэ мэтчлэн олон мянган залуучууд Монголоос хурдан явах юмсан гэдэг хүсэл тэмүүлэлд автаж харийн орныг өдрийн бодол шөнийн зүуд мэт онцлох болов гэдгийг өнөөдөр бодитойдол хүндэн хүргэх гэж байна. Сайн байна уу та? Сайн байна. Ойр дотны үнэн хол явж байна уу? Тий, хүүхдүүд мань явж байгаа. Хаашаа явж байгаа? Бусан хотыг зорж. Ямар зорилгоор явж байна? Йоо, хувийн чанарт. Ажиллах гэж байна уу? Тий, ажиллах, сурах тэгэл аль нь. Хоёр хүүхд нь хоёул явж. Ингээд өдөж өгч явах зүрх сэтгэл ямар байна? Ямар бодол төрж байна? Оо, сэтгэл өндөр байна. Хүүхдүүд маань ингээд зорсон газар руу явж байгаа. Тэг ажил үйлс нь бүтэмжтэй байгаасаа. Хийвний сэтгэл шиг, сүн цагаар сэтгэл шиг бүх юм сайн сайхан байгаасаа, амьдралынхан сайн сайхан байгаасаа зорсон ажлаа бүтээгээсэй л гэж бодчих. Монголд болж бүтэж байгаа зүйл алга. Цалин мөнгө хаанаач хүрэлцэхгүй байна. Хүүхэд ханиа татгаа хүрээд өвчин салахгүй юм. Урд хормоогоороо хойд хормоогоо нөхөөж зээлээс зээл цалингаас цалингийн хооронд амьдарч байна гэдэг үгс. Энэ тэмдэггүй хөврөх хагаад хин нэгэнтэй хэдэн үг солиход цухалцдаг асуудал юм а. Монголчууд ямар шалтгаанаар ийх их орноосоо гарч харийн орныг зорихыг хүсдгийг мэдхийн тулд бодит жишээ бидэнд туслах болно. Жил бүрийн 8 дугаар сард Хятад элчингийн гадаа ийм дүр зураг буудга. Эх орондоо боловсрал эзэмшихийг үл хүснэ үү? Эх гүрний боловсрлоос суралцахыг хүснэ үү? Амьдралын хэв маягийг нь харах гэснэ үү? Ямар тач залуу үеийн төлөөлөл ийхүү бүхэл бүтэн нэг сар элчин сайд яамны үүдийг манаж майханд хонож байж виза авдаг юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яамны гадаахаас би та бүхэнд мэдээллийг хүргэж байна. Одоо Улаанбаатарт бол Мягмар гарагийн 12 цаг 39 минут болсон байна. Өглөө 9:30-аас эхлээд 12 цаг 30 минут хүртэл сая өнөөдрийн дугаар бол өгөөд дуслаа. Ингээд өнөөдрийн дугаарыг өгч дуслаар энэ гадаа хүлээж байгаа бүх оюутан одоо Хятад руу явж байгаа хүмүүсийн хувьд дахин 7 хоног хүлээх хэрэгтэй болж байгаа. Тийм учраас 10-аас 20 хүнтэй нэг баг болоод одоо 7 хоногийн хугацаанд хэрхэн яаж гадаанд хонож очирч дугаарлах вэ гэдгийг бол яг одоо тооллогоо хийж байна. Бид нар үржирээд лолоо хонж байна. Одоо энэ мөсийн гадаа 7 хонж байгаа гэсэн үг үү? Тий. Очир дараа л хэрэг. Овоо амар их хөштэй. Танаач овоо их л байна. Орч чадсан уу чадаагүй нөө? Орч чадсан, өнөөдөр нэг орсон. Засгийн газрын тэтгэлэг гээд маш их сургууль зарлж Монгол хүүхдүүд хамрагдчихж штеп. Би гэтэл одоо хүүхдийнхээ өмнөөс 4-7 хоног дээр энэ зогсчихлээ. Сүүлийн үед одоо ингээд хүмүүстэй уулзаа суухад ер нь эргэн тойронд байгаа маш олон хүн Монголоос өөр нь явмаар байна. Монголд амьдрал алга гэдэг зүйлийг их ярьдаг болж. Тэгээд ер нь сүүлийн үед бол энэ хандлага одоо айлч насны хүнд маш түгээмэл болчих. Ялангуяа залуучуудад тэгэд энэ хандлага түгээмэл болж байгаагийн уг шалтгааныг юу гэж хардаг вэ? Хоёр янзын юм байгаа бах л та. Зарим нь бол үнэхээр одоо Монголоос явах хүсэлтэй хүмүүс байгаа бах. Зарим нь бол зүгээр Монгол жоохон онцгүй байна. Монгол минь одоо жоохон айтайхан сайжраасаа, нийгмийн сайжраасаа гэсэн зүгээр эмоцоо илэрхийлж байгаа. Тэр нийгэмд бүхэндсэн юм илэрхийлж байгаа хандлагч бас байгаа л баг. Зүгээр энэ тэр нэг заавал хүн эх орондоо байх ёстой, эх оронч байх ёстой, Монголоос Монгол хүн зайлах ёсгүй өднөр гэдэг нэг үзэл суртал яриад байдаг бол нэг тийм таалагддаггүй. Яг нь одоо ж 21-р зуун дэлхийн хавтгай болсон хүн хаана бол хаана амьдрах хэрэгтэй болсон. Монголоос зайлах бол нэг тийм амар бүтэмжгүй Берлиний хаанд авах гэж байгаа юм шиг тийм зүйл биш болсон. Юу хэрэгтэй вэ гэхээр нэг жоохон хэл сураал тэгэл жоохон сэргэлэн ажилдаа сайн, хичээлдээ сайн байхад тэгэл Монголоос гараад явж болж байна. Монголоос гараа явж байгаа зөндөө ч бол миний одоо найз нөхдөс эхлээл хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд дунд сургуулаа төгсөөд шууд гадаадын сургуульд суралцах зорилгыг залуучууд ихээр өөртөлх болжээ. Зарим нэг нь дотоодын сургуульд илсэн ч гадны сургуульд сурахаар чөлөө авч байгаа харагддаг. Гадны хэллэгээр гапиер гэж нэрийддэг чөлөө авсан залуучуудын төлөөлөл болох 19 настай улам сайхантай уулзлаа. Тэрээр Монголын хамгийн сайн гэж нэрлэгдэх сургуульд илсэн ч эхний нэг жил суралцаад чөлөө авчихад байгаа юм а.
одоо ер нь олон залуучууд гэлтгүй бас бүхэл насны хүмүүс одоо Монголоос л бүртээ явж байгаа юм ингээл Монголоос л явал амьдрал ер нь сайхан болох гэдэг Монголд амьдрал алга гэж бас нэлээд олон хүн тэгж үздэг болж байна. Тэр тал дээр чи юу гэж боддог? Жишээ тэдний нэг мөн үү? Нэг юм хоёр өөр төрлийн хүмүүс байгаа юм шиг байна. Нэг нь болохоор Монголоос хаачаад гараад ч юм уу те Монголоос гадагшаа гараад магадгүй өөр газар очиод яг юу их мэдэхгүй байгаа. Тэн дотор яг ямар боломж өөрийг нь хүлээж байгаа гэсэн төсөөлөхгүй байгаа. Нөгөө талаараа тэр боломжуудыг хэрхэн ашиглах гэдгийг тооцоолоогүй хүмүүс байгаа. Зүгээр л Монголоос зайлмаар байна гэдэг урсгал те. Яг энэ хүмүүсийн нэг бол би биш. Миний байгаад байгаа зүйл юу юм бэ гэхэлэр Монголоос гадагшаа гараад би ямар боломжуудыг хүсэж байгаа, ямар боломжуудыг авмаар байгаа. Би гараад хаана очимоор байгаа гэдгийг мэдж байгаа. Эргээгээ тэндээс цаашаа тэнд хүрчих юм бол надад илүү боломжууд нэгдэх байгаа гэсэн тодорхой төсөөлөл байгаа учраас би явмаар байгаа. Тэгэхээр яг тэр хоёр өөр хүмүүсийн би Монголоос яваад Монголоос гадагшаа илүү их боломжийн төлөө явж байгаа. Тэр боломжуудаа төсөөлсөн. Тэр боломжуудаа бас хатахын төлөө төлөвлөчихсөн. Төлөвлөгөөтэйгээр явж байгаа хүмүүс их гэж бодож байна юм. Аль улсын аль сургууль суралцсан гэж бодож байна. Тэндээс яг юу сурахаар мэдээ судалсан байгаа. Тийм. Ер нь бол Америк нэгдсэн улсын Georgetown University-г зорж байгаа. Тэгээ Georgetown University-г зорж байгаа шалтгаан нь хоёр шалтгаантай. Хоёр шалтгаан хоёулаа хүнэлтэй. Cal Newport тэ Jason Brennan гэдэг хоёр профессор байдаг. Тэгээ энэ хоёр профессорыг ер нь ингээд Монголд байхдаа би номнуудыг уншаад, англи хэлээр номнуудыг уншаад, тэр номнуудад нь татагтаад тэгж явж исэн. Нэг нь бол улс төр судалцаад, нэг нь програмыг заадаг. Тэгээд тэр ч утгаараа ер нь тэр хоёр профессорын хичээл цаах, тэр хоёр профессороо юм суралцах те. Тэгээд ерөнхийдөө яг тэр сургуульд бол өөрийнхөө сайн дураар улс төрийн клубүүдэд Libertad клуб юм уу тиймэрхүү клубүүдэд яваад тэгээд яг мейжроо бол мэргэжлээ бол ерөнхийдөө IT тал руугаа сонгож явах тийм сонирхолтой байгаа. Тэгээ угаасаа технологи төр сурлын стартап бизнесүүд их тийм сонирхолтой байдаг болохоор яг тэр тал руугаа туршлага хөрвүүлэхин тулд илүү их мэдлэг, илүү их үр бүтээлтэй нарийн ноу хавнуудыг мэдж авахын тулд Америк руу тэр дундаа Georgetown University-г сонгож байгаа. За тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн өндөр босготой сургуульд элсхийн тулд тэр хэлний төвшнөө сайжруулах ёстой. За сургуулиасаа чөлөө авснаас хойш улам сайхан зүгээр сусангүй. Одоогоор олон улсын байгууллагын Монгол дахь зохицуулагчаар ажиллахын сацуу дунд сургуулийн англи хэлний төвшнийг сайжруулах төсөлд сайн дураар ажиллаж байна. За учир нь тэр гадаадад илүү боловсрал эзэмшиж чадвал эргээд Монголдо ирж өөрт олдоогүй боломжийг илүү олон залуучуудад хүргэхийн төлөө ажиллана гэсэн юм а. Яагаад би Монголдо боловсрал эзэмшихгүйгээр сонгоод өөр газар боловсрал эзэмшихийг хичээж байгаа юм бэ те? Ер нь энэ боловсролын системд бас юм засах зүйлсүүд бас их байгаа, суралцах зүйл бас их байгаа учраас явж байгаа. Тиймдээ ч бас Монголдо өөрчлөд эргээгээд боловсролын салбарт руу хөрөнгө оруулалт хийх, боловсролын салбартаа шийдлэх их зорилготой үйл ажиллагаанууд дээрцэндээ юм хийх бодлоод байгаа. Тэгээд дээрэс нь бас мэдээж стартап бизнес тал руу ойлгомжтой байгаа. Чи одоо яг сурах ёстой юмас сурчаад эргэж ирээд бас Монголдо ингээд хөрөнгө оруулалт хийгээд урдаа тавьсан зорилготой хүрэх юм бол бас Монголоос хурдан явчих юмсан гэдэг хүмүүсийн тоо буурах болов тэрний төлөө юу хийж чадах вэ? Яг л тэрэлтэй. Жишээлбэл зүгээр англи хэлний систем дээр ч юм уу те ингээд Монголоос гарахгүйгээр зүгээр Филиппин руу 14 хоногийн 3 сарын англи хэлний сургалтанд явахгүйгээр би Монголдо англи хэлийг чөлөөтэй сурчих боломжууд би нэмж сургалтанд явахгүйгээр 10 жилдээ байхдаа улсын сургалт байхдаа англи хэлээр сурчдаг тийм систем байсан бол гадагшаас явах чийл бас өөр л төв. Тэгээ нөгөө талаасаа бас Монголд ингээд их сургууль дээр зааж байгаа англи хэлнийх нь аль эсвэл зүгээр бусад боловсролын системүүд нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх үз байсан бол гарахгүй те. Яг энэ шиг л ерөөсөө борлуулалтын салбар руу оруулж байгаа хөрөнгө оруулалт чинь боловсролын салбартаа хийж байгаа зүйлсүүд арай өөр төвчөнд байсан бол мэдээж явахгүй. За өнөөдөр 20 Монгол хүн тутмын нэг нь буюу нийтдээ 176 мянган орчим иргэн хилийн чандад дэлхийн 70 гаруй улсад аж төрж амьдарч байна. За тэдгээрээс хамгийн олон нь буюу 26% нь Солонгос улсад байгаа бол Америк нэгдсэн улсад 17%, за Хятад, Япон, Чех гэсэн эдгээр 3 улсад тус бүртээ 10 мянган орчим монгол иргэд аж төрж амьдарч байгаа юм а. За хилийн чандад байгаа монголчуудын тоогоор л эдгээр 5 улс тэргүүлж байна. Зарим энд харагдаж байгаа Европын улсууд болон Австрали улсад тус бүртээ хэдэн мянгаар тоологдох монголчууд өнөөдөр төвлөрч аж төрж байгаа юм. За гэхдээ нийт эдгээр иргэдийн яг хэдэн хувь нь сурдаггүй, хэдэн хувь нь ажилтгүй гэсэн наривчилсан тоог бол одоогоор гарах боломжгүй байдаг. За гэхдээ Солонгос, Чех зэрэг улсад бол албан ёсны визтэйгээр ажиллаж байгаа 27 мянган орчим иргэн байна. За мөн засгийн газрын гэрээ хэлэлцээрээр сурж байгаа, зас албан ёсны визтэй суралцж байгаа оюутны тоол 44 мянга байдгаа гэсэн тоог гадаад хэргийн яамнаас гарган өгч байгаа юм а. 30 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг Америк нэгдсэн улсаас ирсэн залуу гэр бүл бол дараагийн бодит жишээ юм а.
Өнгөрсөн оны үйл сошиал орчинд Монголд ирээд удаагүй нэгэн залуугийн бичвэр давалгаалж байсныг та хэрэг санаж байгаа бол тэрхүү бичвэрт Монголын нийгэм залуу гэр бүлд ямар дарамттай байдаг талаар бухимдлаа илэрхийлж байсан мөнгө сайхны гэр бүлтэй бид уулзлаа. 3 болон 6 настай 2 хүүтэй энэ гэр бүл 2 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсаас нутагтаа эргэн иржээ. За эргэн ирсэн түүхийг ярихаас өмнө чухамхүү яагаад Америкийн нэгдсэн улсыг зорьсон талаар дуртах нь зүйтэй. За залуухаас их сургуулаа төгсөөд төд удалгүй буюу 2014 онд харийн орон руу ажиллахаар явжээ. За оюутан багтаа ууган хүүгээ үлгэд авсан хос амьдрал дээр гарахад өөрийн гэсэн гэр арангүй байхын хүндрэлтэй талыг биеэрээ туулж Монголын томоохон компанид ажилд орсон чиглэлээ гар дээрээ авдаг хэдэн зуун мянган төгрөг нь хаанаач хүртгүй байсан талаар дурсан ярьлаа. За хамгийн гол нь тэд Монголд хийж бүтээсэн зүйлгүүдээ хөлөө олж чадахгүй байсан даа. Харийн оронд хүнд хүчээр хөдөлмөр хийхээр явсан юм биш, харин илүү орлого олж эрүүл орчинд амьдрахын төлөө ийхүү явж байжээ. Хоёр гэрийн хооронд маш их амьдарч явна тий. Тэгээд авж байгаа цалин үйлс маань ер нь хүүхдийн памперсны мөнгө, хоол ундны чанартай хоол хүнсний мөнгөнд л хангалттай хүргэлцээтэй биш. Тэгээд тухайд автобус унаа ажил төрөлтөө эргээгээ зарцуулдаг нэг цагаас ороц сан өмсчдэг ч юм уу. Тиймэрхүү хэмжээний л тийм цалин мөнгө авдаг байсан. Тэгээ нэг л өдөр нөгөө ир хүн болгонд нөгөө байдаг гэр бүлээ тижээ, гэр бүлээ хамгаалъя гэдэг ийм л сэтгэл ийм л юмар ерөөсөө тухайн үед байсан. Тэр нүүрнийхээ багийг хуулж аваад жинхэнэ амьдралтай нүр төлөөл тэгэл хамгийн сайн сонголт нь ерөөсөө гадагшаа гарах юм байна. Ажил хөдөлмөр хийж энэ амьдралыг хурдан босгохгүй бол болохгүй юм байна гэдэг. Тэгээд өвлийн хүүтэнд бага насны хүүхдэд дааруулад өвдөж зоод эмнэлэгт очирлоод эхнэр маань хүн дээр одоо өвдөө төрхийн үеэр те олон идэл хийлгээд хүүхэд маань гол нь өвдөөд уйлаад ингээл байж хат ер нь их юм бодогдтол гадагшаа явъя гэж бодсон. Тэгээд очиод ер нь эхнэрээ л бас хурдан араас авчрахгүй бол хэцүү юм байна гэдэг төсөөлөдлийг бол ойлгосон гэдсэн шүү дээ. Олон залуу гэр бүл бас одоо яг ингээл гадагшаа явдгаас олж гэр бүл салалт үүсчин тустай амьдрах ч бас нэлээд хэцүү л харагдаад байдаг. Бит хоёр нь хол бахта маш аз жаргалгүй маш хэцүү байдаг байсан л та. Би ээж аваасаа хүртэл хол шүү дээ. Би ч ээж автгаа их бас ойр татна. Ах дүүгээсээ бүр үр хүүхдээсээ хол байна гэдэг чинь хүний амьдралд маш том зовлон байна л да. Тэгэл би ямар ч үнээр хамаагүй одоо хөөцөлдөл эхнэрээ авчрах хэрэгтэй юм байна. Болохгүй бол одоо буцаал Монгол руу явъя гэж бодоод язаар 3 сарын дотор эхнэрээ аваад битээр хамтдаа ажил хөдөлмөр хийж эхэлсэн л дээ тэндээ. Америк нэгдсэн улс Монгол хоёрын эдийн засаг асар хол зөрүүтэй шиг хөдөлмөрлөж байгаа хүний хөлс хүчийг үнэлэх тогтолцоон ч өдөр шөн шиг ялгаатай. Хэдий шинэ ажилтан ч гэлээ Монголын томоохон компаниас мөнгө сайхны бүтэн сар ажиллаад авдаг цалин Америкийн нэг өдрийн цалинтай дүүж байжээ. За мөнгө сайхны хувьд айл нүүлгэх, шуудан зөөх, барилгын шал угсрах, касчин, жолооч, тээвэрчин зэрэг олон л ажлыг хийж 3 жил гарын хугацаанд амьдралын төлөө шаргуу зүтгэжээ. За 7 хоногтой 3 төрлийн ажил хийж нэг өдрийн өглөө оройд 2 өөр ажил хийсээр илүү зүйлд мөнгө зарлахгүй мөнгөө хоримтлуулж чадсан тул Монголдоо эргээрсэн байна. Надад тодорхой хэмжээнд нөгөө хоримтлал үүсгэх санхүүгийн нөгөө хэрэгцээнүүдээ амьдралын анхан шатны хэрэгцээнүүдээ хангах те санхүүгийн боломжтой тэр нөхцөл байдалд үүсэх тийм ихтгэл төрж байгаа. Тэр итгэлийн цаана ингээд хүн амьдралынхаа төлөө яваад арих уухгүй те эхнэрээ хуурахгүй одоо илүү их шаргуу хөдөлмөрлөх тэр итгэл байгаад байгаа хөөхгүй нөө залуу хүнийг үнэлэх зөв өрсөлдөх зөв одоо үнэлт өгөхийн цаана тийм итгэл надад төрөөд идэх гэсэн. Монголд амьдарч явах надад ерөөсөө итгэл төрдөг айгүй хэцүү. Залуу хүмүүс нөгөө айгүй итгэлээ алдаад байгаа хөөхгүй. Сонгуул ингээл өгөөл анх удаа сонгуулаа өгсөн чинь нөгөө сонгосон хүмүүс нь улгаа хийчлээ ингэчлээ нөгөө мөрийн хөтөлбөр хөгжил нь бүтгэ болцсон шүү гэхээр нөгөө тэрний үр дүнд нөгөө залуу итгэлээ алдаад байгаа байхгүй юу? Эсвэл авж байгаа цалин мөнгө нь хүрэлцэхгүй байхаар ир хүн ингээд итгэлээ алдаад гэр бүлээ би тижээж нэр үнэхэр чадах юм болов. Бидний хүсэж байгаа миний хүрхийг хүсэж байгаа амжилтанд би нэр үнэхэр хүрч чадах юм болов гэдэг тэр итгэл байхгүй болоод. Би яг одоогийн мэдлэг боловсрал яг одоогийн төвшөнд би Монголын нийгэмд байгаа залуучуудын бухимдаад байгаа стрессийг би огт шийдэж чадахгүй. Замын төвчрлийг юм уу, аарын бохирдол юу гэдэг огт шийдэж чадахгүй шүү дээ. Харин надад гэр бүлээ сайхан авч явах, сайн аав байх, сайн нөхөр байх, найзуудынхаа сайн найз нь байх илүү сайн сонголт байгаа байхгүй. Энд чинь миний нөгөө эх орныхоо төлөө хийж байгаа зүйл гэж би ойлгоод байгаа. Залуу хүн бүр гэр бүлээ сайхан аав авч байгаа.
Тэрний төлөө л гадагш явж байгаа. Ичин хорлоо нөхөртөөгөө адил ажиллаж байгаад баг хүүгээ Америкт төрүүлжээ. Зарим ууган хүүгээ Монголд төрүүлэхдээ эмчийн буруугаас маш хүндрэлтэй төрж дөнгөж төрсөн хүүтэйгээ эмнэлгийн үүдэн тонсон нь тэдний сэтгэл зүйд маш хүчтэй зочирлыг өгсөн байдаг. За ингээд баг хүүгээ Америкт төрүүлэхэд эрүүл мэндийн салбар хүндээ чиглэсэн тогтолцоо ямар ялгаатай болохыг тотомруунаар мэдэрчээ. Төрөх цагт нь хүнийг төрүүлээгүй. Тэр өмнөх эмчин бит хоёрыг үзэхгүй, төрүүлэхгүй явал буцаага явуулсан баг. Тэр төрхийн ачаал их байсан байна шүү дээ. Тэгээ манай ихнэр маш хүнд төрсөн шүү дээ. 17-8 төрлийн ширхэг оёдл хийлгсэн. Хүүхэд манд тархины даралт маш хүнд төрсөн. Уг нь бол гидсэн тогтоо эрүүл сараар бүх витамин, бэлтгэл бүх юм өгч исэн. Хоолунд маш их анхаарч исэн. Маш хүнд төрсөн. Ихнэр маань төрчөөд сар гаруй сууж хөхүүлж чаддгүй, сууж чаддгүй, шээж чаддгүй байсан шүү бүр. Өвчих болгонд өвддөг байсан байхгүй. Тэгээд энэний цаана ингээд бид маш их гомдол байгаа байхгүй. Тэр эмчид гомдоод. Бид нар төрийн үйлчлэгийг ингээд эмчнэр цагдаа цэцэрлэг сургуулаараа л төсөөлж ингэж авдаг. Миний 7 хоног бүрийн хоолны системийг гаргаж өгдөг. Тэгээ дээрээс нь дандаа миний сэтгэл санааны байдлыг асуув, сэтгэл зүйчтэй холбож өгдөг. Миний одоо өдөр тутам идэх хоолыг бас програмаар үнгүү улсаас өгдөг. Дараа нь хүүхд төрсний дараа хүүхдэд маань хэрэгтэй хоол хүнсний жижиглэг бас гэрийн хаягаар шууд явуулцдаг. Хүүхд би одоо ямар нэгэн одоо би хүүхдний толгой хаагарах тий хүүхд маань мөөмөө идэж чадахгүй байх янз бүрийн нэг юм гинтийн юу гарч ирэн штэ. Тэгүн гот шууд надад одоо гэрээр эмч явуулаад миний өхний толгойг шалгаад ингэж хаарсан маань ингэхгүй бол болохгүй гэх чинь бүх материалыг миний гэрээ аягаар л ингээ явуулцдаг. Төрсний дарааж төрхийн өмнө ч ингээ бүх ингээ анхаарал нь салтгүй. Монголд одоо яг тэ бид нар тэгээ боломж нь байдгүй юм яа гэм бид нар тэгэл төрөөл бол тэгэл тэр эмнэлээс гараа авчдаг шүү дээ. Ямар ч харилцаа бол байхгүй. Тэгээд тэр их барьсан эмч нь дараагийн эмчтэйгээ холбоод өөрөө би эмчээ сонгоод хүүхдээ насан туршид нь би тэр эмч дээр л зөвхөн одоо хүүхдийн эмчээрээ аваад байнгын тийм харилцаа холбоотой байдаг. Тэгэхээр ингээ бусад хөгжилтэй орны аж аргалтай индексийг ингээ харахаар дандаа хүнээ ботсон л нэмүүд байдаг шүү дээ. Тэгээ би өөрөө болохоор 2 хүүхдийн ээж хүүхдээ мэдээж аж аргалтай эрүүл сарвал сайхан нийгэм төсөхийг л одоо хичээдэг. Боддог. Мөнх сайхан эргэж ирээд ажилд орж нийгэмд эзлэх байр сууриа батжуулж эхэлсэн зарим антропологч мэрэгжилтэй эхнэр Ичин хорлоо ажил хөдөлмөр эрхлэх гэсэн боловч бага насны хүүхэдтэй бүхэл хүнд тулгардаг нэгэн асуудал гарч иржээ. За 1-р ангийн ууган хүү цэцэрлэгийн насны бага хүүгийнх нь хичээл сургууль эхлэх тарах цаг ажлын цагтаа яавч таарч тохироогүй байна. Хоёлаа өглөө ороод манай баг том бол 3:30 гээл тарчдаг. Баг маань 5 гээл тардаг. Тэнгуут би одоо намайг одоо 9-10 цагт ажилдаа 3:30 тараадаг ямар л улсын ажил байх вэ тий. Тэгэхээр яг ингээд хүснээрээ ажиллах тийм нөхцөл боломж нь ингээд яг таарж өгдгүү ээж хүнд. Тэгэхээр ингээд одоо хувийн юм хийдгүүл юм бол ингээд одоо өөрийнхөө хүслээр ажиллах тэр ажлаа хийх ингээ боломж нь бол ингээл байхгүй байгаа. Нэг бол би асрагч эсвэл нэг хардаг хүнтэй л байхгүй бол би ажил төрөлх ингээ ингээд хүснээр хийх цаг зав жоохон тийм л байгаа. Хилийн чандад хөдөлмөр эрхлэхийн давуу тал нь цалин өндөр за мөн амьдрах орчин илүү таатай. За хөдөлмөрлөж олсон мөнгөө сайтар хуримтлуулж чадвал Монголд ирээд зээлгүйгээр орон сууц машин зэрэгээ шууд худалдаа авчиж болох юм а. За харин сөрөг тал нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй за мөн их орондоо эргэж ирээд нийгэмд эзлэх байр сууриа анханаас нь дахин эхлүүлэх шаардлагатай тулгардаг байна. Та яг одоо өнгөрсөн оны 3 дугаар сард Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар урт дараалал үүсгэн хонон өнжин зогсож байсан хүмүүсийг харж байна. Урт дараалалд бээрэн зогсож байгаа залуусын нэг жунцаас өрн 26 настай эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. IT инженер мэрэгжилтэй тэрээр уул уурхайн салбарт ажилладагч орлогын тэн хагас орон сууцны зээлд явчихдаг байна. За хэдий болтол хүрэлцэхгүй мөнгөний төлөө бүтэн сар гэрийнхнээсээ хол хөдөө ээж 7 хоногийн гэр бүлтэйгээ өнгөрөх билээ гэдэг асуулт түүнийг ийхүү зогсоход хүргэжээ. Хүмүүсийг хараад хаа Солонгос явсан хүмүүс бол арай л Монголд байгаас арай дээр л амьдраад ер нь 5 он 400 хураах нь илүү байдаг юм байлаа гэж би хараад ийм шийдвэр гаргаад зогсож байгаа.
хөдөлмөрийн хөлсний монголчууд доод хэмжээ айгүй муу. Ер нь цайлаан хөлс айгүй муу. Солонгост бол ер нь хүний хөдөлмөрийг хөлсөөр нь ер нь бол хэмжиж чаддаг л гэж би бол үзэж байгаа. Тийм болохоор ийм сонголт хийж байгаа. Эцэст нь тэнцвэр иргэдийн мэдээлэл хөдөлмөрийн биржид 2 жилийн хугацаатай байршиж, ажлын санал авснаар 3 жилээс 4 жил 10 сар хүртэлх хугацаагаар харийн орныг зорих юм а. Солонгост очоод аж үйлдвэрийн салбарын хүнд хэцүү ажил хийн. За гэхдээ тэдний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,573 мянган вон буюу 3 сая төгрөгөөс эхэлнэ. 2017 онд 144 мянган иргэн гадаадд байсан бол 2 жилийн дотор хилийн чандад амьдарч байгаа иргэдийн тоо даруй 30 мянгаар өсчээ. Цалин мөнгөний үзүүлэлтээр цүүл мушигдаг дунджаас доогуур цалин авдаг олон хүн зуны 3 сартаа Солонгост аялах нэртэй ажилдаг жишээг тогтоод байна. Жилдээ Солонгос улс руу зорчхоор 150 мянган монгол хүн виз мэдүүлдэг нь манай хүн амтай харьцуулахад асар өндөр тоолохыг виз мэдүүлэх дарагцсан тус улсын элчингийнхэн учрлан илж байсан нь бий. За тэгвэл онгоцны бодол дээр хитгэн хорон болоход харийн орныг зорж хайрт хүмүүс нь үдэн гаргах дүр зураг ихээр харагдана. Үлдэж хоцорсон ижээ ав найз нөхөд бяцхан үрсэн нүдэндээ нулимстайгаар сүүн цацлаа өргөн зогсгоожээ. Хэдэн жил болж Солонгост? 3 жил. Ер нь мэдээж эндх орлого бага болохоор хүмүүс Солонгост ажиллах гэж явдаг шүү дээ. Тэр талаараа ярил. Энд чи одоо тэгэл ажил байхгүй, цалин бага. Бид нар бас хүүхдээ эмчлүүлсэн л дээ. Тэнд нэлээ өртөг өндрөөр. Тэгэл тэнд байж лээ. Тэгэл ирж чичээл. Жишээ нь Монголд тахтаа юу идэг байсан? Солонгост одоо ямар ажил хийдэг вэ? Би Солонгост одоо нэг жижигхэн амралтын газар ажиллаж байгаа. Өдөө. Монголд тахтаа юу идэг вэ? Ойр зүрийн л ажил хийж суваарай. Хүмүүс одоо Монголоос л явах юмсан гэдэг нэлээд бодолтой болсон шүү дээ, тэ. Энд одоо цалин мөнгөч хүрэлцэхгүй, агаар орчны бохирдолч ихтэй ингээд энэ талаар та яг өөртөө тусгай зориул юу гэж боддог вэ? Эрүүл мэнд одоо нөгөө хүүхдүүд аягүй хөвчтэй болоод шүү дээ, тэ. Агарын бохирдол их гээд. Тэр утгаараа хүмүүс одоо ойрхон одоо халуун дулаахан орон монор явж өөрсдөг болсон юм биш үү хүмүүс чинь. Тэгээд цалингийн ялгаа байна. Солонгос Монгол хоёр орныг харьцуулбал нэлээд ялгаа харагдаж байгаа тий. Тэр талаар байлгүй байхаа тий. Одоо хамгийн наазах нь утаа алга байна. Хүмүүс орлоготой байна, ажилтай байна. Жишээ нь гадны орныг зорих болсон шалтгаан юу? Одоо ер нь Монголдо эргэж ирэхгүй ингээд ирж очин байгаа дагийн шалтгаан юу вэ? Ер нь бид нар хүүхдээ эмчлүүлсэн. Одоо бас эмчилгээ жоох үргэлжилж байгаа. Тэгээд дуусгаад ирнэ. Ер нь бол хүүхдээ эмчлүүлэх зорилгоор анх очоод тэгээд тэн чинь нэлээ өртөг өндөртэй тэгэл ирж очоод ингээд хөвцөөж байгаа. Тэнд л ер нь ажиллаж эмчилгээний зардлыг хийж гинэ л гэсэн. Тэгж байгаа яг зөв. Энд ажиллаад бол хийж болохгүй л юм чадахгүй. Ерөөс чадахгүй шүү дээ. Жишээлбэл одоо бид нар чинь ажил авахгүй шүү дээ. Тэгээд цалин бага байна. Одоо тэнтгэхэр одоо эмчилгээний зардал айгүй өндөр шүү дээ. Тэрийг бол энд ажил хийгээд ягаад ч одоо бидний манай гэр бүлийн хувьд бол тэрийг бол дийлэхгүй. Тийм учраас тэнд ажил хийгээд тэгээд хүүхдээ эмчлүүлээд эрүүл болгоод ингээд сайхан аваад ирсэн. Харийн орныг зорж байгаа хүмүүс эх орондоо хайргуутай үзэн язгтай эндээс явдаг юм биш. За харин өвлийн цагт үр хүүхдийг нь өвчин ороогоод идэгт. За анхдагч хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас харийн орныг зорьдог юм а. За тэд 3 сая ирнэ ингэж дөрөө амьдруулж агаад за мөн төдийгөөс өдийг хүртэл төрийг удирдах байгаа хүмүүст гомдож явдаг учраас харийн орныг зорьдог юм. За харин буцаад ирэхэд нь нөгөө хацрыг нь үнсэх ижээ авда эх орондоо эргэж ирэхсэх нь тэдний мэдэх асуудал юм а. Одоо би яг Монголд ирээд 2 жил болж байгаа. Буцаж ирээд. Тэр 2 жилийн хугацаанд яг миний таньдаг, миний үеийн би яг бүр чамайг ирнэ гэхээр ингээд тоочоод битсэн байхгүй. 11 найз байна. Таньдаг, мэддэг, дотн нөхөрлөдөг, одоо ч гэсэн уулздаг, байнга видео кол хийдэг 11 дотны найз байна. 9-нд буцаад явцсан. Тэр үлдсэн хоёрынх нь нэг нь би байхгүй. Нэг нь одоо аюу хэцүү байна гэж. Хуулийн мэргэжлэр төгсөөд хуулийн фирмд ажиллаад бас бүтэхгүй л байна гэж. Одоо бас өмгөөл хийж үзээд ингээд бас бүтэхгүй байна. Яг ингээд шудраг сайхан ажиллах сурсан мэдсэн зүйлээ их орондоо ингээд хөрөнгө оруулах тэр боломж болцсон айгүй бага байна. Эргээгээд тэр мэдлэгээрээ бас энд
аятай тухтай хоолтой хүнтэй сайхан сэтгэл хангалуун амьдрах боломж болцсон байхгүй байна гэж. Энд чинь бол мэдээж тэр тухайн хүний найз нөхөд нийгмийн тэр хүлээлт, нийгмийн нэг байр суурь нь байна. Мэдээж одоо ээж аав хамаатан ойр дотны хүмүүс нь бүгдээрээ байна те. Тэгэхээр яг хуу энэ хэрэгцээ нь илүү давмгаалж ивэл тэр хүмүүс наашаа ирэх нь бас зүг байх. Зүгээр яг хуу үнэхээр орчин нь хэцүү, утаатай, дүжрээтэй янз янзын нийгмийн үйлчлэгээ таарган хоногдоод байвал бас тэндээ амьдрах нь их янз янз л байх. Тэгэхээр яг энэ бол би бол зүгээр яг тэр ирэх ёстой, ирэх ёсгүй гэхээсээ хүн бол угаасаа яг тэр нийгмийн хэрэгцээ, ахуйн хэрэгцээ гэдэг дээр үндэслэл өөрсдөө дүгнэлдэг болов. Түүнээс биш Монголд ирээч гэж 1000 сурталчлаад бол тэндээ үнэхээр сайхан санагдаад байвал ирэхгүй. Тайхан сайхан санагдахаас илүү тэндээ үнэхээр сайхан амьдарч болоод байвал мэдээч ирэхгүй. Эсвэргээр Монголд ирээд яах юм бэ? Наанал амьдр гэж өглөөд үнэхээр тэндээ онцгүй санагдаад наашаа ирж байгаа бол бас байж болно. Чи Монголоос явчих юм бол хийн энэ улсыг чинь хөгжүүлэх вэ гэдэг асуулт Монголоос явах юмсан гэдэг үгний араас ёс мэт гарч ирдэг. За Монголоос явах хүсэлтэд явчгаад ирсэн. Явж байгаа эдгээр залуучууд донд төр засгаас халамж хүссэн хүн нэг ихэнч байхгүйг та харж байгаа эцээ. Гагцхүү чанартай боловсрал, амьдралд хүрэлцээтэй орлого, амьсгалах эрүүл агаарыг тэд хүсчээ. За мэдээж харийн орн бол жаргалын орн биш гэдгийг мэд хүмүүс нь дэндүү сайн мэднэ. Зарим гадаадад эзэмсэн боловсрлоо эх орноо хөгжүүлэхэд ашиглаж амьдралыг илүү өргөн дур зургаар хардаг болох нь Монголд ч хүндээч хэрэгтэй зүйл лээ. Сайн байна уу? Игэл телевизээс явж байгаа нэг юм асуучих уу? Хаашаа явж байгаа юм? Солонгос. Зорилгоор явж байна. Аяллаар. Ажиллах очоод. Ажиллах.